За сайн байцгаана уу? Би одоо энэ бас салаатны үрслэгээ хийх гэж байж байна. За энэ нөгөө ногоо өрслүүлчихсэн юм хуванцар савандаа, усны савандаа салаатаа инжил тарьж үзье гэж бодож байна. Энийг ингээ хүлэмжтэй зүүн. Ингээ зүүгээд тарих санаатай. Тэгээ салаат минь хараа нэг газараа ингээ бөөгнөрөөд их ургацсан. Тэгээд болгоомжтой шиг ингээд одоо авандаахоо. За ингэж аваад ийм их урт юу гарч байгаа ч тийм. Үндэс юм урт үндэс гарч байна. За би салаатаа ингээд тарьсныхаа дараагаар би энэ салаатныхаа тойруулаад ингээд би гадна талынхны энэ том навчнуудыг аваад идэдэг байхгүй эхлээд салаат хийгээд том гадна талынхны том далбар навчнуудыг аваад идээд нь тэгээд дараа нь дахиад тэгэхээр голоосоо ургаал тэр гадна талынхын далбар навчин өшөө ингээл дахиад том болоод гарч ирээд идэх. Голоосоо ургахаараа тэгээ гараад ирээд идэх. Тэгээ эсвэл юуг нь үндсийг үлдээгээд тэгээд дээд талын тайраад тэгээд салаат хийгээд идэх байхгүй. Жоох юм байна. Ингээ чинь. За ингээд би нэг өрслөгээ хийсэн энэ савнуудаа салаат хийгээд ингээд энжил ингээд хөлөмжөндөө зөөх юм эсвэл одоо гэртээ зүүдэг ч юм уу эсвэл гадаа зүүдэг ч юм уу ингэж өрслүүлэхээр ингээд туршиж үзье гэж бодож байна. За та бүхэн бас туршаад үзээрэй. Амжилт хүсье.